эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв хамтарч эрүүл мэндийн салбарын санхүүгийн ажилтнуудын сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт нийтдээ нэг 80 хүн оролцож байна. Өдөө орон нутгаас ирсэн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн ажилтнууд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн ажилтнууд, мөн эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд, клиникийн эмнэлгүүд, үндэсний төвүүд оролцож байна. Ийм санхүүгийн ажилтнуудын сургалт маань 2005 оноос анх сургалт зохион байгуулагдаж эхэлсэн. Энэ жилийн сургалтын онцлог бол 2018 онд төрийн өмчийн тооллого, дахин үнэлгээний ажил хийгдэнэ. Үүнтэй бас нэлээд уялдаатай санхүүгийн ажилтнуудаа бас заавар зөвлөгөө өгсөн ийм ач холбогдол өгөх сургалт өнөөдөр эхэлж байна. За Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын ахлах нэгтлэн бодогч Байлия. Бямба өгтөө Байлия тий. За тэгэхээр бас манай яам санхүүгийн хэлтс зохион байгуулж бидэрт орон нутгийн хувьд бол бас тайлан баланс ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын хэмжээд санхүүгийн тайлангаа нэгдүгээрт бол бидэрт хүлээлгэж тушааж байна. Хоёрдугаарт нь бол одоо бид нар бас сургалт зохион байгуулж байна. Энэ сургалт маань одоо яг цаг үеэ болсон бид нар өнөөдөр одоо засгийн газрын тогтоолоор бид нар үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ явагдаж байгаа. Тэгэхээр энэ дахин үнэлгээний чиглэлээр болоод өнөөдрийн бас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тулгымцсан асуудлыг хэлэлцэж бидэрт мэдээлэл өгч байгаад бид нар бас их баяртай байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий нэгтлэн ангиж жаргал. Намдаг огтой ангиж жаргал. За тэг өнөөдөр бас цаг үе болсон маш үүдэнтэй сургалт болж байна. Эрүүл мэндийн салбарын одоо хөдөө орон нутаг нийслэл харьяа газруудын нэгтлэнгийн одоо сургалт болж байгаа явдалд бид өхөн баяртай байна. Өнөөдөр бол энэ сангийн яамнаас одоо мэрэгчлэлтийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний талаар бас үнэтэй сайхан одоо сургалт явагдаж байна. Мөн одоо эрүүл мэндийн 17 оны тайлангийн нэгтгэл, түүний үр дүн одоо алдаа одоо янз бүрийн сайжтад анхаарчлах зүйлээр одоо гол юмнуудыг одоо танилцууллаа. Тэгээ энэ нь одоо эрүүл мэндийн салбарын нэгтлэнгууд бол одоо өрөөгөөж өгсөн одоо чанартай сайхан сургалт болж байгаа гэдээ бид бүхэн бол одоо сэтгэл хангалуун байна. Өнөөдрийн сургалтын маань эрүүл мэндийн хөгжлийн Мэндийн салбар Монгол улсдаа бас төсвийн томоохон хэсгийг эзэлдэг. Одоо санхүүгийн хэлцээ дарагдж байгаа нарт яаж байна. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын ерөнхий нэгтлэн Байлия баяртай байна. Бүгдэд нь эрүүлийн ажлын амжилт сайн хүсье. Содон жамцлах маань угаасаа манай салбарын хүмүүс ихэнх нь содон жамцлах зармитай гоод аяж Тодорхой эрүүл мэндийн газрын эхлэл багш байна. За би ажлаа аваад том удаагүй 10 жил тэгээд ажлаа аваад сургалттай байсан хэлээ. Мотормаа Сичааны сургалттай хэлж задрахаар манай эрүүл мэндийн даргалын газрын санхүү ахны дарга ерөнхий хугацаанд явж байгаа 4-5 жилийн удаа дахин үнэлгээ ядаар бол нэлээд үнэлж маш ихэвчлэн сууж байна. Дахин үнэлгээнийхээ ойлголтыг маш авч дахин үнэлгээний хичээлээр манай аюулгүй таслахгүй шүү. Дахин үнэлгээний буцаад дахин үнэлгээ хийхэд манай очоод шууд багны хэлсэн одоо шинэ үгээр санхүү хөрвөлийн газар эдийн засгийн санхүү хөрвөлийн газар болохоор ерөнхий төсөв 1.84 байсан. Хожим бол 700 тэрбумтай байсан бол манай 1.84 аваач ийм зорилго тавьсан. Одоо бидний ажлын өөрийн хуваар ажлын чиг тавны их өртөг тооцох багийнхаа очиход та бүхэн гаргаж өгөх материалыг маш уран болно. Улсын төсвийн санхүүжилт, улсын төсвийг бол бид нар одоо дандаа юугаар явж байгаа шүү дээ. Ерөөсөө эдийн засгийн ангиллаар явж байгаа. Энэ бол ерөөсөө бүтцээр нууцлахын тулд өртөг ойлголцоо шиг үлгээ яг явна. Одоо энэ ажил их